За тэгээд алтан шар зам маань үлзийтэй байх алтгай. Одоо энийг харж байгаадаа бас их баяртай байна. Натацэг байгаараа. За Туркийн Антали хотоос нааша нэг 20 км байсан баха. Кибер гэдэг хотоос мэдчилж та бүхэнтэйгээ за энд яагаад ирсэн бэ гэвэл Оросын албаны улсаар явж байтал нөгөө уулын машинтайгаа Беларусь ороод хил гарчна гэж утсан чинь Беларусь чинь нөгөө Оростой ерөөсө баг нэг ус болцсон юм байна. Хил мэл байхгүй тийшээ ороод гарах юм бол тооцогдохгүй гэд. Тэгээд гинт асуудал гараад одоо яана ингээл бүр хар тамга даруулах нь за хүмүүсээс асуусан чи бүр хил дээр очиж шүүхтэн мөхтэн гэхээр нь ямар арга бодож авах уу гэж бодож байгаад асуусан чинь за Турк улс визгүй нэгдүгээрт манах за хоёрдугаарт Оросын албаны улсаас Турк руу явхад маш хямдхан Оросын тур операторууд байж таарад за тэгээд нэг хүний 700 мянга орчим төгрөгөөр 4 шөнө 5 өдөр за энэ Кибер гэдэг хотын газрын дунд тэнгисийн далайн ирэг дээр амраад за сохорсон биш завшчих шиг байна. За энэ тэгээд 750 мянган төгрөг. За би нэг удаа Монголоос Турк ороход хэдэн төгрөг бай гэдээ судалж үзсэн л дээ. Тэгтэл онгоцны пэдэд зөвхөн хоёр талдаа 2 сая 100 мянга байсан. За энэ 750 мянган төгрөгөөр бид нар дөрүүлээ яваа. Дөрүүлээ болоод 4 өдрийн 5 өдрийн хоол, өглөө өдөр орооны хоол, за ус ундаа үнгүй. Тэгээд дээр нь ингээд зочид буудал үнгүй. За тэгээд ингээд бүх юм орцсон гэсэн үг. За ингээд газар дундын тэнгисийн далайн ирэг дээр ингээд нэг 4 хончоод визний хугацаа виза ингээд даруулсан чи буцаад Орос орноор аялна. Нэг хүний 700 гаруй мянган төгрөг дотор аялын тийзний үн бас орсон гэдгийг тодруулж хэлье. Тэгэхээр манай монголчууд эрхүү хотод ирээд ч юм уу Оросын тур оператороор Турк руу амруул гайхмар хямд юм байна шүү. За Кемер буюу туркуудын хэлдгээр Вилдюби хот нь амралт зугаалгын болон бомб хот бөгөөд газар дундын тэнгисийн яг ирэг дээр Антали хотоос 40 км-ийн зайд Тааврын сүрлэг улсын ингэрт байрладаг хот юм байна. За байнгын оршин суугчид нь 20 гаруй мянган хүнтэй боловч эд зуулчид ирэх үеэр 4 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд хүн ам нь хэд дахин ихсдэг юм бэ? Кемер хотод ирсэн хүмүүс Антали болон Денизли хотын түүхийн болон байгалийн үзэсгэлэнт газруудаар зугаалж газар дундын тэнгисийн цэнгэг усанд далайн эргээр зугаалan цагийг маш зугаатай өнгөрүүлдэг юм байна. За цаг агарын хувьд бол энд зундаа хурц нартай хуурай өдөртөө 40 градусын халуун байд юм байна. За энэ зуны турш үргэлжлэдэг.
За далайн ус зундаа 23-аас 26 градус, өвөлдөө бараг хүүтэрдэггүй, цас бараг ордоггүй. Маш их таатай уур амьсгалтай газар юм байна. За Кемер хотод ихэнх жуулчид нь Оросын холбооны улс Украин улсаас ирдэг. За мөн Герман, Швед улсаас ирж археологийн хөшөө дурсгалуудын газруудыг их сонирхох дуртай юм байна. За Кемер хотод олон зочид буудал байдгаас 300-аад буудал байдаг юм байна. За энэ жижиг хотод. За энд болохоор жижиг гэр бүлийн буудлаас эхлээд 5 оттой буудлууд хүртэл байдаг юм байна. За тус хот нь байгалийн үзэсгэлэнт ой мод уус яг далайн ирэг дээр байрладаг. За дээрээс нь зочид буудал, дэлгүүрүүд, нийтийн хоол, ресторан маш их хөгжсөн. Далайн ирэг дагуу янз бүрийн тоглоомын газрууд зэрэг хөгжсөн хүмүүсийг их татахад нөлөө үзүүлдэг. За цэвэр сок $1 гэж байна. Одоо энэ бүх апельсинуудыг ингээд бүгдийг шахаад нэг стакан сок нь $1. За энэ бодвол энэ гадуур нь зөндөө ургацсан байгаа апельсинуудаар ингээд болж штэ тий. 6 апельсин лав. За дахиад нэмэх гэж байна. Энэ дугаасаа апельсиныг 3 удаа жилд 3 удаа ургах сардаг гэсэн. Ямар гоо. Moğolistan'dan geliyor. Moğol. Cengiz Han çocukları. Үзээцэн ингээд скоткос той. $2 нэг хэлнэ. Ийм гоё үзээлцэн нэг хэлнэ $2 гэж байна. Таас ирж яваад ингээд жимс зарж байна. За одоо энэ черри нэг хэл. Ийм гоё юу үзээлцэн нэг хэл. Абрикос нэг хэл. За ингээд юутай чигва нэг хэл. Ингээд бүгдээрээ нийлүүлээд 30 лир гэдэг чинь за 700 гэдэг чинь 20,000 цаасан ийм их гоё юм жимс авчихсан. За ингээд жимс идэл далаад ороод усуугаад яваад далаа дээр ирээд нэг 2 хэл тураад гоё болчих юм шүү. За Анталия хот нь Туркийн хамгийн урт хэсэгт оршдог. Газрын дунд тэнгисийн ирэг дээр оршдог мөн эртний Римийн хаант улсын чухал бомб хот юм байна. За байнгын оршин суугчид нь 1 сая гаруй хүн амтай боловч аял зуучлалын үеэр 2 сая гаруй хүнтэй болд юм байна. За Анталия хотод ирсэн хүмүүс Анталиад амардаггүй. Тэдний ойролцоо оршдог Кемер, Билек, Сиде, Алани гэдэг далайн иргэн амралт зугаалгын ареануудад амардаг. За бид энэ Кемер буюу Билдюбе гэдэг хотод нэрчээд байгаа. За Анталия хотод бол зочид буудлын сүлжээ бас маш сайн хөгжсөн. За Оросын холбооны улсаас голдуу хян зардлаар ирж хүмүүс амардаг. За тасралтгүй 106 сард хүмүүс 35-аас дээш градусын халуунд 10-аас дээш хоногоор амардаг юм байна. За энд мөн бидэнтэй адил бүх үйлчлэгээ багтсан гэсэн хямд бутиокоор их амардаг. За энд нь зочид буудлын өөрөө 2 талын тийз, өдрийн 3 хоол, уух ундаа, үнгүү, ороо болгон буудлын гадаа хөгжимтэй бүжиг болдог. За архин 10 цаг хүртэл үнгүү гэх мэтээр үйлчлэгээ үзүүлдэг. За манай хойд хөрш болох орсуудад энэ маш их нөлөөлдөг юм байна. За түүнээс гадна үнгүү дэлгүүр хөргөж өгөх орон нутгийн түүхийн дурсгалт газруудаар төлбөртэй аял зохион байгуулна гэд мундаг. За Оросын Пегас гэх тур агентгаар бид нар энэ Кемер гэдэг хотод амарч байгаа шүү дээ. Тэгээд далайн ирэг дээр. За тэгээд бид нар их сони Оросуудад амар их үйлчлэх юм байна. Энэ Пегас гэдэг тур агентлаг нь одоо бид нарыг өдөр ингээд буудлын дээр байжсэн чи ирээд за та нар үнгүү дэлгүүр явах уу? Ингээд автобус үйлчлэн те ямар ч үнэ байхгүй гэхээр яах вэ бид нар ч үнгүү юм дуртай. За тэгээд явлаа. Тэгээд 2-3 дэлгүүрээр оруулна, алтны дэлгүүр оруулна гэж тэгэхээр би яг эмэгтэй юм чинь нэг алтны дэлгүүр ороод үзээ. Ер нь туркууд ч алтаараа их манад Монгол аяачаад хүмүүсийг алт зараад идэг ш. Тэгээд энэ Аргос
Argos гэдэг дэлгүүр рүү орж үзлээ. Энэ болохоор сертификат энэ төр өгдөг ер нь одоо ямар ч брендийн те алтан эдлүүдийг дуурайлгаад хийчихдээ юм. Тэгээд ерөнхийдөө 585 пробтой. Тэгээд хамгийн их сонирхолтой юм нь 5 жилийн турш хэрэг ингээд уудаад ч юм буцаагаад одоо тэрийг зүүмэргүй байвал буцааж өгч болдог юм байна. За буцааж өгчөө дараа нь өөр юм мөнгө нэмээд авч болдог. Тийм одоо баталгааны хугацаа гэх юм байна. Туркийн бүх том хотууд байдаг гэж нь бид нар тэгтээ юу ч авсангүй зүгээр сонирхоод тэгсэн чи бид нарыг өдөржингөө авч яваад юм авахгүй ч гэсэн тэгээд үзүүлээд бүр санаа зовтол ингээл тайлбарлаад бүр одоо дэлгүүрт ороод ирэнгөө орж ирээд гарын гартал үйлчлдэг юм байна. За тэгээд гараад бидэрт нөгөө бас нэг дэлгүүрт оруулаад бэлэн хувцсан дэлгүүрт оруулаад бэлэн хувцсан дэлгүүрт ороод үзсэн чинь Орсын жуурчтай зориулаад ч тэгж байгаа маа мэдхгүй манай Монголд байдаг үннээс хамаагүй үнэтэй юмнууд дандаа доллараар байдаг юм байна. Тэгтэл ер нь үйлчлэг нь бол маш сайн байна. Орсуудаа зориулаад ингээд бүгдийг аваад ингээд автобусаар үйлчлээд Орсуудаас мөнгө одоо сурцсан юм байна. Тэгээ бидэрт бол энэ давхмаа. За би Туркийн аялын компаниар Денизли хот орсон. За Денизли хот нь Туркийн баруун өмнөд хэсэгт байрлах далайн түвшнээс дээш 350 м-ийн өндөрт өргөгдсөн уулын хөндөд байдаг. За хүн амын тоолгоор хотын хүн ам нь 500 гаруй мянган хүнтэй. За сүүлийн хэдэн 10 жил Денизли хотын эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа юм байна. За голдуу бүс бараа, хэвсний үйлдвэрлэл, газар тариалан эрхлэхээс гадна аялал жуулчлал маш их хөгжсөн хот. За Денизлийн янз бүрийн халуун аршаануудаараа сүүлийн жилүүдэд гадаадын төдийгүй дотоодын жуулчдын анхаарлыг маш их татаж байгаа юм байна. За энд Сарайкой, Аккой, Булдан, Кардак дүүрэгт байрладаг халуун аршаануудаараа маш их алдартай юм байна. За Денизли гэдэг нь Туркээр далаа шиг их ариун дэлгэр усны нөөц гэжсэн утгатай. За үнэхээр ч тийм байна. Энэ тэмдгүү асар их олон аршаанууд усны ундрагуудтай. За тухайн бүс нутгийн хүмүүс усан үзэн болон дарсныхаа түүхэнд бол маш их автсан байд юм байна. За ер нь Денизлигийн хүмүүс бусад илүү орчин үеийн хот болон хөгжиж байгаа хотынхныг бодвол өөрийн одоо үнэт зүйлстэй илүү эмзэг ханддаг хүмүүс юм байна. Минералын химийн элементүүд орсон бүх одоо элементүүд энэ усанд байгаа гэж шүү. За тэгээд энэ усыг ингээд амтлаад үзсэн ч гэсэн ямар ч үнэргүй амтахгүй гэж байна. Тэгээд ерөнхийдөө бол хүмүүс ууж болно гэж сая гайд нь хэлж байна. Гэхдээ уухан цаашаа ерөнхийдөө бол энэ хотод байдаг олон аршаануудын хамгийн одоо нэртэй алдартай аршаан нь юм байна. Тийм болохоор та бүхэн Турк дээр заавал энд ирж энэ аршаанд орж 10 насаар залууч нь хайшаа. Гэхдээ энд ирээд нэг хэд хоног олон хоног байх юм бол бас
юмыг яаж мэдэх вэ? Энэ аршааны чиглэлийг үзэх чинь билүү. Энд 20 гаруй ийм одоо эрүүл мэндийн аршаануудтай зочид буудлууд, том буудлууд бас байдсан бэ энэ хоттой. Памуккалад байдаг Клеопатрагийн бассейн секунд тутамд ойролцоогоор 300 литр имчилгээний халуун аршаанаар оргилж байдаг юм байна. За энд мянган жуулчид ирж халуун аршаанд орж курс имчилгээ хийлэгдэг юм байна. За алдарт Клеопатрагийн нэрээр нэрлэгдсэн тус бассейн Клеопатра орж байсан нь юу л бол. Гэхдээ агуу их Римийн хаан засгийн үед энэ газар нэрд гарсан. Тэр үедээ маш их хүмүүс ирж эрүүл мэнд залуужуулах имчилгээний халуун аршаанд орж байсан эртний түүхтэй. За энэ аршаан арсны өвчин, ходоодны шарх, борон хийд, үе мөчний өвчин, ходоодны хүчил ихтэх зэрэг олон өвчинд маш сайн юм байна. За мөн арайдаа өдөгт газтай учраас арсны гүнд үйлчилж залуужуулдаг. За мөн арсан дээр гарсан янз янзын тэр өвчнийг бол эдгээдэг гэж үздэг. За Клеопатрагийн бассейн цэлэхэд 20 орчим доллар төлдөг. За 6 нас хүрээгүй хүүхэд бол үнэгүй юм байна. Эртний грекүүд амьдарч байсан одоо 13 дугаар зууны үед газар хөдлөлтөнд сүнсэн Хераполис гэдэг хуучин хот дээр ирж үзээд за энэ хотын яг хажуу талд нь одоо энэ Туркид ирсэн улсаа заавал үзэх ёстой бас нэг эрдэс бодисуудаар дүүрэн ус нь ингээд урсаар байгаад ингээд чулуужаад за тэгээд ийм том уул үүсгэсэн юм гой үзлэнтэй газар байд юм байна. За энд бол дэлхийд ганцхан шиг байдаг. Энэ газар та бүхэн заавал ирээрэй. За би энд өнөөдөр ирсэнтэй одоо та бүхэнтэйгээ цуг ингээд байж байгаа одоо маш их баяртай байна. За тэгээд энэ хавийн газар бол үнэхээр ингээд үгээр хэлэхээ аргагүй үзлэнтэй энэ байгалаа өөрөө ингээд бүтээсэн ийм үзлэнтэй тогтцож холоос харахад бол яг ингээд нэг том усан оргилуур том ус одоо тэрчгээр ус юм шиг харагдах боловч яг хүрээд ирэхээр зэрэг одоо ингээд чулуучсан. За хэсэг газар ингээд уснууд нь ингээд тогтцсон. За Памуккалын Денизли хотоос 17 км орчим зайд оршдог. Дэлхийн 8 дахь гайхамшигч нэрлэгддэг газар. За Памуккалын дэлхийн соёлын өвийн санд 1988 онд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. За Туркийн аял жуулчлалын чухал газруудын нэг. За Памуккала 1077 га газрыг эзэлсэн. Усны температур нь нэмэх 36 градус. За Хераполис хотоос холгүй оршдог. Бараг хажууд нь. Яг энэ хавьд одоо нөгөө юу кальц ихтэй, ер нь минерал бодис ихтэй уснууд нь ингэж урсаар байгаа тийм чулуужаад ийм цагаан одоо энэ авраг том уулыг үүсгэсэн. За одоо ингэж энэ хавийн энэгээр ингээд ус нь урсаад. За тийшээ бол ийм том. За ингээд доош харахад одоо битүү одоо бодис энэ цагаан энэ орсууд хэрэгтэй кальц гэдэг хаа. Ерөнхийдөө одоо бүх минерал бодисууд нь бүгд урсаад ингээд хүмүүс хөдөлмөр эцгийн эндээ бүр яваад ингээд зураг мураг авахулаад байж чинь за. За Памуккала гэдэг нь Туркээр хөвөн ордон гэсэн утгатай. За энэ ареонд нийтдээ 17 халуун аршааны хүүсрүүд байдаг. За температур нь 35-аас 100 градус хүртэл хүрдэг. За Памуккалагийн цагаан хөв нь нэг л хүүсрээр үүссэн гэж үздэг ба энэ секундэд 466.2 литрээр урсдаг. За 35.6 градусын халуун аршааны кальцаас бий болсон гэж үздэг юм байна. Памуккала гэдэг газар. За энэ хот нь угаасаа хөдөө аж ахуй маш сайн хөгжсөн. За хөдөө аж ахуй тэр дотроо одоо вино янз бүрийн жимсээр гой винонууд хийдэг юм. Сая виноны үлдэрээр орсон. Я почему говорю, просто у меня бывает сразу записывать. Дорогие гости, конечно, вы меня извините, что я с вами не могу за компанию выпить. Если будет много завезли, нельзя кушать, правильно? Я имею в виду насчет... Надеюсь, от меня можно посмотреть. Сейчас у нас только есть вино из роз, а разве нам Сорос, он бывает чистый. Его разбавляют с водой. Ну, чтобы сэкономить. Особенно в отелях. Смотрите, это название у нас тоже здесь пишется. Это сироп. Почему? Потому что он густой, оригинальный. Для одной бутылочки гранатового сиропа не в ресторане. Как? Соус и сироп это...
усан үзэн маш их хэмжээгээр тариалдаг юм байна. За усан үзнээс гадна тэр юугаараа айгүй гранат байдаг. Гранат гэдэг жимсийг нөгөө айгүй дээд зэргийн сорт үйлдвэрлэхээр алдартай юм байна. Тэр бараг дотроо ясгүй гэдэг байгаа. Ясгүй гэдэг нь ясгүй гранат гэж угаасаа байхгүй. Тэгэхээр бараг ясгүй шахав тийм гранатаар тарж ургуулт юм байна. За дээрэс нь чай, кофе ерөнхийдөө хөдөө аж ахуй юм байна. Ус нь болохоор эртний хотын хавьяас тусгай хоолоогоор 60-70 метрийн өндрөөс унж байхдаа карбонат кальцийн зөөлөн гээл хэлбэрээр химийн уруулд орсноор хатуурч за энэ дээр нь явхад хальтарч унмаар гялгар тогтцол үүссэн гэж үздэг. За хүмүүс ингэж гоё бассейнд янз янзын гоё хувцс мувцтайгаа яваад бассейны хувцстайгаа нүцгэн яваад их юм. За түүхийн дурсгалт газар тэгээд энэ сайхан байгалийн үзэсгэлэнт газруудаар надтай хамт байгаараа та бүхэн. Алоэ вера, ага, отдельно стоит, это $10, это 7. Один тосор гэсэн нүүрний тос энэ гарны тостойгоо юм байна. $10 гэнэ тэгээд айгүй сайн гэнэ эндээ үлдээ. Алоэ вера. Посмотри оливковое масло. Вот энэ стенд энэ. Яг өөртөө тарж байгуулсан үнэн гоё юм байна. Авах дээр байгаа гэж боддог тийм. Тэгээд юм болгоныг ямар авч явахтай нь шүү дээ. Бүүн ачаа болно тэгээд. Эдгээр энэ айгүй гоё юм билээ. Ингээд ямар ч сахар ороогүй тэгээд яг жимсээрээ дотор нь самартай. Амарч үзүүлсэн сайн бид үнэхээр гоё байсан. Тэгээд энээсээ бод авлаа. Тэгээд вино нь гоё байсан учраас 3 вино чирлээ. Молодой человек с шляпой. Пробуйте сладости. Молодой человек в шляпе. Откуда вы? Монголия. Монголия?
Түүнээс холгүй Фазелис, Перг, Аспендос гэдэг эртний хотуудын балгасыг усан онгоцоор явж сонирхолдог юм байна. За бид Фазелис хот руу усан онгоцоор явж аялсан. За Фазелис хот нь манай эртний өмнөх 7 дугаар зуунд үүссэн. За энэ 7 дугаар зууны үед архитектурын болон соёлын үнд зүйлс болох дурсгалт газрууд бий болоод за одоо хүртэл зарим хэсэг нь хадгалагдсан үлдсэн юм байна. За 13 дугаар зууны үед газар хөдлөлтийн үеэр ихээхэн хохирол амсч тэр үед ихэнх хүмүүс нь хотыг хайж явсан гэж үздэг юм байна. За энэ Фазелисийн нурангад хамаарх археологийн дурслууд нь Византийн болон Римийн түүхэнд бас хамаарна. За энд Хероны сүмийн нуранг, за некрополийн үлдэгдэл, за хотын хэрмийн нуранг, 3000 хүний багтаамжтай театр, за Адрианы хаалга, за хотын ууран баан, Афин болон Палладын сүм, за мөн худалдааны бурхан гэдэг Гермес зэрэг газрууд байдгийн байна. Маш сонирхолтой газрууд. Дочь Аркадий была, Кузя. Как у них родился? Газар дундын тэнгисийн энэ далаа эрэг хаваар ингээд худалдаа хийдэг нэг хоёр хүнтэй танилцаад за энэ хүн болохоор энэ нөхөр нь турк юм бэ. Эхнэр нь 16 жилийн өмнө Украинаас ирсэн юм байна. За тэгээд энэ хоёртой танилцаад ингээд нэг ганц хоёрын масаа гэсэн чих дуртай хүлэн зөвшөөрөөд тэгээд за Вилдипуй хот нь Оросуудын их дурладаг газар. Энд сайхан зантай хүмүүс болон гоё байгалаар хүмүүсийг татдаг. За 4 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд сезон эхэлдэг. За амархад маш тохиромжтой газар дундын тэнгисийн ирэг дээр маш сайхан уур амьсгалтай. За би нөхөртөөгөө 10 жилийн өмнө суусан. За нэг охинтой бид арьс болон ихэн идлэлээр Стамбул болон Измир хотоос бараагаа авчирж жуулчд үйлчилдэг. За нодлон Турк Оросын харилцаа муудснаас болж борлуулалт нэлээд муудсан боловч энэ жилээ сайн болно гэж найдаж байгаа. Одоохондоо бол дундаж байгаа борлуулалт. Гэтэ бид чанар сайтай бараагаа хямдруулан үйлчилж байгаа. Оросууд туркуудад маш сайн хандаж байгаа. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авч болдог. За энд 2-3 сар визгүй байж болдог. Хэрвээ энд үлдэхэр бол визээ сунгууж болох үйлчлэгийг бол туркууд энд нь шууд үзүүлдэг. Турк эрэгтэйчүүд ихэнхдээ ажиллаа хийдэг. За үйлчлэгээний салбар болон бусад салбарууд ихэнхдээ эрэгтэйчүүд ажилладаг. За эмэгтэйчүүд нь гэртээ хүүхдээ харан гэрийн ажлаа хийж амьдардаг. За энд нэг ажиллагдсан юм туркууд ер нь далбаага хаасаагүй хатгадаг зуршилтай. За мөн анхны ерөнхийлөгч бол Мустафа Кемал Ататюркаар маш их бахархдаг ард түмэн юм байна. За Мустафа Кемал Ататюрк нь орчин үеийн Турк улсыг үндэслэн байгуулагч 1923-аас 1958 онд ерөнхийлөгч нь байсан юм байна. За Османы хаан тус султааны засаглалыг унгаасан. За тусгаар тогтносон улсыг байгуулсан тийм гавьяатай ерөнхийлөгч юм байна. За мөн түүнээс гадна эрэгтэйчүүд нь голдуу үйлчлэгээний салбар болон бусад салбарт ихээр ажилладаг. За эмэгтэйчүүд нь гэртээ голдуу сууж хүүхдээ харан гэрийнхээ ажлыг хийдэг. За мөн туркууд маш их найрсгаар жуулчдад үйлчилдэг. За цай кофе зэрэг амттнаараа дайлж байгаа л аялал жуулчлалын бүтээгдэхүүний хөрөгдөг зэрэг нь үнэхээр санагдаж байлаа. За Туркийн Анталия, Кемер, Денизли, Фазелис хотуудаар 4 хоногийн турш маш сонирхолтой аялаж та бүхэнтэйгээ хамт байлаа.
За Натаа цуг байсан та бүхэндээ маш их баярлалаа. За дараагийн Оросын хотод уулзтлаа түр баярлалаа. Одоо энийг харж байгаад бас их баяртай байна. Натаа цуг байгаараа